Весталисын гадаад хэргийн сайд Осталис руу 2 улсын харилцааг ярихаар ирсэн гэх мэтээ зурагтаар гарч буйгаар 1-р бүлгийн 2-р хэсэг маань эхэлнэ. Анягийн хүсэн хүлээсэн нохоо авах өдөр эцэст нь нэг имэрч манайгаа руу амьтны дэлгүүрлээ явдیں۔ Лойд бол Аняд дайнд бэлтгэгдсэн хамгаалалтын нохоонуудыг шахчих санаатай. Та ч үгжийн зэрэг тавьж Аняд таалагдах. Лойдд харин нүгээр нуус талхар ирж нөгөө өртөө нойлон өрөө орлоо гэж хэлчихэд явчихна. Тэднийхэн алан хэдэгчээс гол зорилго нь нохоод тэсэр бөмбөг сурлуулад Весталисын ерөнхий сайдлуу дайрч алаад дайнд игтэй гэдгийг болж мэдтий. Хоёр орны инх тавны асуудал яригдж байгаа болохоор энэ халдлагыг тэд яаж ч байсан зогсоох ёстой болно. Алан хэдэгчдийн хоёр нохооны нэвнэгс чиг гинт яг л ирээдүйн мэдж байгаа юм шиг гүйжсэн хүүхдийг самбарт даруулахаас авардیں۔ Аня харин ёртой зүг өөр амьтны дэлгүүрт амьтдын хүрхний гайхаж хөөрч явж байгаад цонхоор түрүүний том цагаан нохоог харж таарна. Тэгсэн нохооны бодолд Ёр Аня Лойд гурав байж дий. Гайхал яхарын нохоонд манай гэвэл харагддаг лээ гэж Ёрт хэлэхгүй дагаж чад террористуудын гол баримт очиж. Яриг нь сонсож байгаа л баригдаад яг халуулах гэжсэн чинь нохон уяагаас чурж ирээд "Омае ва муу шиндэ иру." "Нани?" Ёр Аняг алга болчихор нь сандраад хүн тулгаалж гэж боддیں۔ Энэ үед Лойд өмнө нь Останигийн хийж байсан Project Apple гэх нэртэй өндөр IQ-тэй амьтад бүтээх туршилтнаас үлдсэн ухаантай ноход энэ террористуудын гарт орсон учраас бэлтгэлтэй байх ёстойгоо олж мэднэ. Энэ үед Аня нохооны бодолд уц дуурч байгааг харсан чинь яалтчгүй хөдөлгөө тэдний уц дуурч энэ зэмхийг тахан тэр хоёр зогтно. Аня нохоогоо ирээдүг хардаг гэдгийг мэдээд зогтож явах зүр тэднийг Ёр харж нөгөө алан хэдэгч нар нь Аняг оносгоо. Ани чинь би бүгдийг өөрөө зохицуулаад дахин одтой Аня болно гэж явж байгаа л. За тэгээд Аня яг баригдсан чинь манай Ёр гинт үсэрч харж ирэл авранда. Нөгөө эрэгтэй нь харин нохоодоо Ёрыг ураатаа хийгээл гэсэн чинь нохооны Ёроос яагаад яваад өгнө. Эрэгтэй нь цухтаад Ёр нөгөө хэдэн гинт хэрэгтнүүдийг хүлээд цагтаа дуудаж мэдээлэл өгнө. Энэ үед Аняд дахин нохооны зүгнэл орж ирж жаргалтай байсан гэр бүлээ гинт Лойд байхгүй цөхрөлт унсан байгаагаар хартیں۔ Дэлбэрэлт болох үед цаг 5-ыг зааж байгаагаар мөн Лойдыг нурсан байшин дор өгсөн байгаагаар бас зүүн болон барууны хооронд дайм болохоор боллоо гэх мэдээг харна. Аня чинь хүүшээ ирээдүйд ийм болох юм гэж үү гэд ганцаараа зөксөлхаар нохоогоо унаад яваад өгнө. Энэ үед алан хэдэгч нарыг манай таниулахын барьсан байдаг ч толгойлогч нь л бариаг байдаг. Лойд сайдын хувцаг дээрэнд нь төсөө хавиргаад толгойлогчийг нь хойноосоо дагуулж явсан ч алдаж тэр нь амар азгүй Аняг хайж явсан Ёртод хараад машинаа ганц шүглүүлээл цагдаад баригдана. Ингээд манай хинт ч мэдэгдэлгүй муу залуусыг барьсан Ёр аваагаа аварсан Аня баруун болон зүүнийн их тавныг аварсан Лойд гурав маань аз жаргалтайгаар харинда бүр ирээдүг хардаг нохот болцсон за. Нохоо өмнө нь туршилтанд орж их завдаг байсан ч одоо үрдэн сайн ханддаг сайн гэр бүлтэй болсон нь яг л зүгнэлтэй харсан шиг байв. Аня өгөн дэлхийг аварснаа ярьж Стелла одоо авах санаатай байсан ч Лойд битгий яргсан болохоор өөр төлөвлөгөө зохиож даймын гэрт очихоор санаална. Уг нь бол нохоотойг нь даймын сонсч жол шууд "Хүүе би бас нохоотой штэ манай дээр гих бах" гэж боддیں۔ Шууд нөгөө төлөвлөгөө гүйчих жол Аня чинь сөхөрч унаал дэлхийн төгсгөлөрлөө гэж тэгсэн чинь даймын би тийм муухай имэлцэн бах та гэж бодоод нохооных нь нэрийг асууна. Тэгсэн чинь нохоод нэр байдгүй. Нохоо гэжлээ дахиад хэлнэ. Хараад нохоотойгоо зугаалж исэн чинь Аня дуртай Беллийг алга болгочтой. Яач үгээл харсан чинь нэг бор нохоо зууцсан за. Тэгснэ нөгөө цагаан нохоог нь харчаа шууд хөдөлж чадахгүй яагаад эзэн нь аваад яваад өгнө. Энэ нь Аняд дуртай таниулалтай хүүхдтэй киноных нь үйл явдлыг санагдуулдیں۔ Нохооных нь хөл Бонд маны Беллитэй ч адилхан харагдаад Бонд гэх нэрийг хайлна. За тэгээд Аня маань нохоодоо хамгийн загаал цуг хүүхдтэй киногоо үзэж байгаад унтаад хүн болгоны хайрыг хүргээд авт юм да. Хөлтэй хөөртэй өдөр өнгөрч Ёр гэртээ гутарсан царай зүсэлсэн шархтай оройд чирдэг болсон байлаа. Энэ тарин Бонд Ёрыг нүрээ даран уйлж байгаагаар зөгнөдیں۔ Маргааш нь Ёр амар царай гаргаж харанхуйд цус татуулан алхасаар нэгэн байшингийн хохойг тарна. Яг үүндээ Ёр муу хоол хийдэг болохоор гэрэлтэй аюултай гэж яагаад цуг ажилтдаг эмэгтэйгээс хоолыгээс урж идэл та. Ёр ичирж Ёрын хийсэн хоолнуудыг аимшигтай байсан ч идээд хуучин цагаад орсон. Эцэг их нь багт нь нас барсан болохоор эгчигээ олыг л идэж өссөн байж л дээ. Эцэст нь Ёр ээжийнхээ идэг байсан шүлийг хийгээ шигдэж тэр нь анх удаа гоомцтой болсон байдаг. Ёр гэртээ ирж нөгөө олоо ихэд Аня Лойд хоёр амттай байгааг нь гайхаж Ёр үнд нь баярлан нүрээ даран уйлна. Бондын харсан зүгнэл ашгүй гунгийн биш баярын үлмэс байжээ. Анхандаа алуурчин гэдгийг нуужл гэрэлсэн бол одоо тэний инээмсэглэл түүнд чухал зүйл болсон байв. Гэхдээ ялдан одлгүй. Аня сургууль дээр Беккитэй явж захтаа Дайманыг харна. Нохооныхоо нэрийг хэлж чадалгүй бүтлгүйдсэн болохоор нэгэн шинэ дэлгэрэнгээ зохиосон нь нохоотойгоо ахуулсан гэр бүлийн зэрэгээ харуулах байлаа. Энийг харуулчил Дайман
Хүүх, энэ юун та нохоо вэ? Нохоонуудад толдуулж хин хүчтэйг харцгаая. Эртээ дүл тасан дуудлаарэ гингүүд. Нэрийг нь Бонд гэдэг юм гэж хэлнэ гэж бодоол. Өө, амар дөг нохоотой зэрэг газар унагчлаа гэж харсан чинь нөгөөдгөн таахгүй. Ани чинь шок. Тэгсэн тэр зургийг Беккийг харчаад лойдод ухаангууд орлжнаа. Зураатай юм байж чинь одоо. Дүрслэх урлагийн хичээлдээ хүүхдүүд бүлэг болон хуваагдаж Ани Дамын хоёр нэг багт орчдیں۔ Анигийн дараагийн зорилго нь Бондыг гоёор хийж Даминд харуулах болно. Бекки нь бол лойд хийгээл. Ани нэг амар царайтай юмснээ Даминд харуулад нэрийг нь Бонд гэдэг юм гээл тэгсэн чинь нөгөөдг нь чи хогонд нэр өгөх дуртай мó гэж авдیں۔ Дахиад бүтлгүүд чинь Дами нь болохоор гэр бүлийнхээ сүлд тэмдгийг хийж аавда хүлээн зөвшөөрөхийг хүснэ. Тэгсэн Анигийн толгойд шин санаа төрвөө. Туслаад хагасыг нь хийж өнгөд Дами нь аава Ани талыг нээж өгсөн мундаг байгаа зүтэй гингүүд аавна. Мундаг юм аа. Ани гэрийнхнийгээ аваад ир гэж хэлнэ гэж төсөөлөл хамаг цааснуудаа Даминд өгөөд туслая гэж хэлтий. Даан чаны бүх цаасаа үрээд хачин юмнууд хийгээд тавьчихна. Бүтлгүүцсэн болохоор Ани гимсэндээ өөрийнхөө бондод далавч салгаад Даминд хойслогоо тавьчих гээд өгчин. Тэгсэн яг үндэ нөгөө Дамины бүтээл чинь нэгдүгээр харин орцсон за. Яасан гэсэн чи шүүгчнэр нь далавч нь өргөсөн ч тансаг харагдаж байгаа нь манай улс дайныг даван гарах ирээдүйтэй их бодлыг төрүүлсэн гэсэн байдیں۔ Тэгээд бүр болоогүй. Хажууднаас өгсөн хүүхдийн цогцыг хараад бүр нөлөөсөө төвч чадаагүй гэж хасан. Даанч Дамин тийм юм юу гэж авдаа үзүүлж идэв гэж яваад Аниагийн зорилго дахиад бүтлгүүднэ. Дамин хүнд цохолсныг Дамины аав мэдж байгаа гэж юу ч хэлээгүй байсан болохоор Дамин аав надад хэзээ ч анхаардаг гэж боддیں۔ Тийм болохоор юу Стеллад авах гээд улаар идэв юм байлээ л дээ. Тун өндөхгүй явцсан шалгалт болж өндөр оноотой хүүхдэд Стеллад харин унвал цахилгаан хөөрөлдیں۔ Түүхийн шалгалтын хариу хэлээл Ани амар додгорсон чинь 13 агцсан. Дами 91 авсан байна. Тэгэл Ани чинь түүгийн шалгалтын дээр хэний бодлыг уншихаа мэдлээ гэж инээж байгаа л. Багшаасаа болж оройдч харах үеэрээ Аня тэнгэрдэг сарыг харж яг шалгалтын үеэр сар хэртгийг олж мэднэ. Ягаад ч юм Анигийн бодол унших чадвар нь сар хэртэлтэй өдөр ажиллахаа болд юм байна л да. Тэгэхээр Ани шалгалтын дээр бодол уншиж чадахгүй яг өөрийнхөө мэдлэгээр орох хэрэгтэй болчихж байгаа. Ёр Анигийн хичээлийг давтуулахаар Ёрыг дуудаж нөөх нь Ани зааж эцэст нь за саний хичээлийг ойлгоо гэж нөгөөх нь ямар хичээл гээд Юригийн арга барагдаад яваад өгнө. Лойд Аниаг үнэн гэдэгт бат итгэж дүнгийн солихоор очих замдаа Дамины дүнг муудахыг оролцсон өөрнийг таниулж таарна. Дамин Стелла авахгүй бол Лойд Аавтай цэглэнаар уулзч чадахгүй болохоор тэдний гэр бүлийн дайсан л юм хийж байгаа юм байна гэж бодоод дүнгийн ирүүлээ сайн болгочихно. За тэгээд Аниагийнхыг харсан чинь нөгөөдх нь чаавас хичээж хагаад унахгүй хүн шиг хийцэн байдаг болохоор засахгүй хэмтэн үлдээж Ани Стелла аваагүйч өөрийн хүчээр цахилгаан олгоо үлддэг юм да. Аавынхаа яриаг нууцаар сонссон нэгэн хүү компани Desmond Group-ээс болж тамбуурах чинь гэж ойлгоод Даминд ус санаж түүнийг гүтгэхээр оролдоно. Тэгс нөгөө тагнуулж хүсэлсэн хүн чинь энэ бачгаа байсан мэж таардیں۔ Дамин хэцүүдэхэд Аня Дамины талд орж довтлуулаад авна. Нөгөө чинь би ядуу болж байгаа болохоор сургуулиас гарах гэж байгаа энэ төр гэж өргөдүүлээд сургуулийн хүүхэд болгон дуртай зүйлийг нь хийж өгч дуулан үдж гаргана. Улмас төслүүлээд өдүүлээд явсан чинь яг үүндээ аавынхаа компани хэцүү байдалтай хахад Дамины аавын компани туссан бол таардیں۔ Маргааш нөгөөх чинь дахиад эргээ сургуультай явна. Бодлогүй Fiona Frost гэх залтай, хүдэн цустай, ямар ч даалгаврыг нөөц тавчлалгүй хийдэг гэгдэг эмэгтэй Лойдтэй цуг ажиллах даалгавар авна. Нүүх чинь Лойдын гэрлөө очиад хүлээх үедээ Ёрыг үгүйхэж, Ёрын оронд өөрөө Лойдын эхнэр болж жүжиглэх санаа өөрлөлтийн. Ани чинь гайхаад яг яагаад байгаа юм бол гэсэн чинь яг үнэндээ Лойдд амар хайртай болж таарна. Ёрыг дотроо шөмжлээд би Анигийн ээж байсан бол тийх байсан, ингүүлэхгүй байхаасан. Ээж нэсэн бол би яг зөв баримт нь оруулж Стелла авдаг машин болох байсан гээл. Энэ ээж нэсэн бол Аничтай шүүсээ шахуулах гэжээ. Аз жаргалтай байгаа гэр бүлийг харсан Fiona Лойдын өмнө түүнд хэлсэн. Ямар ч сэтгэл хөдлөлтөөсөн дараа битгий хүнд үзүүл гэж хэлснийг дурсан. Fiona Ёроос эхнэрийнх нь байр суурийг авахтлаар бодсоор тэний даалгавар нь задарвал дайн өсөж болцсохгүй кодтой зургийг өөрийн болох байдаг бөгөөд авахын тулд агаарын теннисийн тэмцээнд оролцож элдв юм босоор даалгавар амжилттай биелсэн байдаг. Fiona ч би ийм мундаг юм чинь эхнэр нь болох ёстой гэж бодол Ёрыг агаарын теннисийн дүгэл доодно. Ёр маш их хүчээр бөмбөгийг зохих гэсэн ч алдаад тэгсэн мөртлөөсөө л нөгөө бөмбөг бутарчдیں۔ Fiona гайхаад ангааж явахаар Ёр дахин цохиж нөгөөх нь дууны хурдаар Fiona руу очиод одоо Ёр юм хаяг эрчинтэй савааг нь угалчдیں۔ Ингээд хожигдож уралсан Fiona маань яваад өгдөг юм да. Ёр хаягдахыг гэж яагаад гутраад байсан чинь хөршүүд нь Лойдыг араар тавьж ийн гэж хаваарад Лойд за болохоо байлаа гэд үйл ажиллагаа засахын тулд Ёртай зүг бааранд орно. Ёр чинь одоо намайг хаяхна гэж бодоод юм утсан чинь цогтоод агсан тавьж гарнаа. Лойд харин түүнийг өөртөө сайн юм байна гэж бодоод өөр эмэгтэйчүүдтэй харьцдаг шиг л уран цэцүүг ашиглаад ойртсон чинь Ёр ичээд цэвэрлээд хайдیں۔ Тэгэл Лойд чинь за уучлаарай надад сайн биш байсан байна гэж талхаалтна. Сэрээ тарин Ёрд түүнийг орлуулах ямар ч бодол байхгүй гэдгийг хэлж тавьшруулахад Ёрч баярлаж өөрийгөө тэдэнд хэд таснаа хоорондоо Бекки Аниаг Дамин тэнэлүүлэхийн тулд дэлгүүр цогсож янз бүрээр хавцлаад бас өөр
өөрөө хөөрхөн болж Ллойдыг Йороос болооч их санаатай. Аня харин Беккид хос төлхөрийн усаар авчиг нөхөрлөлөө улам баттгах нь том корпорацийн охин болохоор Бекки дандаа их цан гаргаж нэг ч найзгүй байдаг байсан ч анх удаа найзтай болсон манай Аня байдаг. Эден сургуулийн цуглаан нь зөвхөн эзэн хааны эрдэмтэд их цолтой хүүхэд болон тэдний эцэг эхийн үлддэг цуглаан юм. Тэрэнд нь улс төр, урлаг спорт гээд дан өндөр зэрэглэлийн хүмүүс ирдэм байл да. Дамин аваагаа ирэхгүй байх гэж удаад явах гэжсэн ч Аня зогсоож би чамайг шалгалтын дээрээ 50 авсныг чинь мэднэ. Би өөрөө 13 авсан болохоор ойлгож байна. Гэхдээ л би аавда хайртай болохоор муу авснаа зөрөгтэй хэлдэг энэ гэж яхаа цуглаан руу эргээд очиволно. Ллойд харин Анягийн түлхүүрний хосрыг ховлж, Даминээр албаар болуулаад юм ярин цаг нөхцөөж аав нэр хүртэл байж чаддیں۔ Тэгэд Ллойд Донованаас охин нь Даминыг зөкснийг ярьж уйшилдах байгаад энэ уулзалтаараа Дайны тухай юу гэж боддгийг нь олж мэдхээр зарна. Таанч нөгөөдг нь холгаахгүй. Тэгтэл Ллойд шанарлахгүй эцэг их байх ямар хэцүү байдгийг ярьж хичнээн загуу байсан ч хүүдээ цаг гарах нэрснийг нь хэлж Дамин аавыгаа маш их хүндэлтгийг охиноосоо сонссон өдөр гэж цохоод өстө буурч өгнө. Тэгээд энэ удаа бол хангалттай ирчлээ гэд явхад Даминд Аня болон Ллойдын хэлсэг бодогдож зориг орон эцэгтэй сургууль дээр нь болсон сайн муу бүхнийг хэлж урмыг авна. Ийхүү даалгавартай агц гаргасан Ллойд маань гэртээ харж Аня маань зүудэндээ ярьсаар 1-р бүлгийн 2-р хэсэг маань тус тийм да. Сэсэ хоёр нь одоо ч гарч байгаа болохоор үзхийг хүссэн олон хүн байх юм бол гарч тусахаар наруулнаа. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe хийгээрэй. Bye bye.